байна уу? Даваа гараг бүрийн 8 цагт эхэлдэг гайхшигт ном нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдөр танд сайн төгсгөл гэсэн номыг дамжуулахад бэлэн болсон байна. За номоо эхлээд танилцуулъя. Энэхүү сайн төгсгөл гэдэг ном маань болохоор 2017 онд анхны хэвлэлтэнд орсон байгаа. Зохиогч нь болохоор Давид Бонг байгаа. За зохиогчийн талаар ерөнхий товч мэдээллийг өгөх юм бол тэрээр намтар судлалаар дагнан өөрөө мэргэсэн байгаа. Түүндээ тулгуурлан удирдлагын ухаанд өндөр ач холбогдлыг өгдөг зохиогч байгаамаа. За тэгээд өнөөдрийн сайн төгсгөл хэмээх номон дээр мань болохоор хэд хэдэн дөрүүд гарна. Тэдгээр хүмүүсийн намтар түүхтэр тулгуурлан удирдлагын ухаанд бид нэр суралцах юм аа. За тэгээд бид нэр өнгөрсөн 7 сард болохоор дэлхийд захирч буй 30 эрхмийн талаар ярьсан байгаа. За тэг хүмүүсийн намтраар дамжуулан бид нэр тухайн хүний амжилт болон бүтлгөөдлгөн тэдгээр хүмүүсийн хувь хүний амжилт бас гэр бүлийн байдал энэ бүх зүйлүүдийг хамтдан сурч ирсэн байгаа. Тэг өнөөдрийн ном нь яг энэхүү номтойгоо нэлээдгүй холбогдолтой бас ойрхон ном гэж сонгосон байгаа. За тэгээд агуулгасаа та бүхэндээ танилцуулъя. За сайн төгсгөл гэдэг бол цөөн гэсэн хамгийн эхний бүлгээр хэлж байна. За үүний дараагаас бол сайн төгсгөх гэж яг юуг хэлдэг вэ? За тодорхойлт явж байна. За мөн сайн ба муу төгсгөл. За сайн төгсгөл гэдэг нь ямар байдаг юм? Үүний эсрэгцүүлээд муу төгсгөл гэж ямар төгсгөлийг хэлдэг юм болоо? За тэгээд мэдээж намтар судлал байгаа учраас хүмүүсийн намтар түүхүүдийг оролцуулан тэдгээр хүмүүсийн амьдралыг нь судалсан байгаа. Тэр амьдралаар нь тулгуурлаад тэдгээр хүмүүсийн давуу болон сул талуудыг ярьсан байгаа. За ингээд нийлдэд төгсгөл буюу бүлгүүдийг бас төгсгөж өгсөн байгаа. Тэгээд дүгнэлт хэсэг бас явсан. За ингээд хамгийн сүүлд болохоор хилэлцүүлэг хэсгээр дуусч байгаа. Энэхүү ном маань ерөнхийдөө зөвхөн уншаад дуусах биш те хамт олноороо хилэлцүүлэг хийж өөрсдийн санаа бодлоос хамтдаа хуваалцвал нэгээр бүлгээр хичээлэх юм бол илүү үр дүнтэй ном гэж та бүхэндээ санал болгохыг хүсэж байна. За ингээд бүгдээ хамтдаа эхний бүлгээс эхлүүлээд ном руу орцгоё. Та бүхэн сайн төгсгөл гэж ярьж байгаа юм чинь эхлэл гэж байх нь зөв зохистой. За амьдралынхаа ач холбогдолтой бүлгийг төгсөхгүй гэсэн жижиг дид гарчигтай байгаа. За сайн төгсгөл маш чухал. Гэхдээ олон хүн сайн эхлэлийг эхлүүлдэг боловч сайн төгсгөлийг хийдэг хүн бол үнэхээр цөөхөн байдаг гэж хэлсэн байна. Учир нь гэвэл маш олон судалгаанаас мөн амжилтанд хүрсэн маш олон хүмүүсээс дүгнэн үзэх юм бол тэд бүгд гараандаа маш сайн гардаг боловч барайнд орохдоо маш цөөхөн тооны хүмүүс үлддэг болохыг судалгаагаар харуулсан үндсэн дээр энэхүү ном маань бичигдэх болсон байна. За тэгээд хамгийн түрүүнд та бүхэндээ Соломон хааны талаар ярьж өгье. За энэ бол еврей үндэстэн байгаа. Тэгээд дэлхий дээр хамгийн ухаантай цэцэн мэргэн хаанаар тодорч байсан. Тэгээд тухайн Соломон хааны үед Соломон хаан шиг ухаантай хинч байгаагүй. Түүний дараагаас бас ийм ухаантай мундаг хаан ямар ч хүн байгаагүй гэж ярьдаг байгаа. За тэрээр өөрөө амьдралынхаа сүүл хэсэгтээ болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр сэтгэлийн төвчээр нь зүрхний бардамлаас илүү үн цэнтэй эрхэм байд юмаа гэж хэлсэн. Учир нь хүн мэрэгэн ухаантай байж болно, аливаа зүйлийг ухаан ойлгодог байж болно, сайн болон мууг ялган мэддэг байж болох хэдий ч гэсэн яг бодит амьдрал дээр түүний амьдралын үр дүн төгсгөл нь хэрхэн яасан ямар байдалд байгаа нь түүний хамгийн гол чухал байсан. Тэгээд өөрийнхөө амьдралыг дүгнэн хэлэхдээ тэрээр бол үнэхээр би бардан байсан байна. Тийм учраас би уналтанд хүрсэн байна. Би сайн төгсгөлийг хийж чадсангүй гэсэн энэ үгээр өөрийнхөө амьдралыг дуусгадаг байгаа. За тэгээд та бүхэндээ хэлэхэд хүн болгон алдаа хийдэг. Гэхдээ давуу тал байдаг. Гэхдээ алдаа хийгээд
үйл явцынхаа донд өөрийгөө олж хараад төгсгөлөө бүрэн сайн дуусгаж чадах юм бол тэр хүний дундын алдаа бол төдийлөн тийм утга учиртай биш байж болохыг бас харуулж байна. За хит туйлбарыг үзүүлэн амьдралаар амьдарсан гэж түүнийг одоо энэхүү намтар судлалаар одоо тайлбарлан бичсэн байгаа. За аливаа юм илбэг дэлбэг байх нь маш их аюултай байдаг. Учир нь гэвэл маш олон зүйлийг өөртөө агуулгах үед хүмүүс аль нь чухал болохоо төдийлсөн сайн ойлгохоо байдаг байгаа. За бидэнд хэрвээ ямар нэгэн эд зүйл ганцхан ширхэг байх юм бол тэр зүйлээ бид маш их нандинан тухайн зүйлийг зүй зохистойгоор сайн хэрэгэлдэг байгаа. Гэхдээ олон болоод ирэх юм бол зарим нэгийг нь алга болсон чсан төдийлэн хайдаггүй хэрэгцээг нь мэдэрдэг байгаа. За энэ мэтчлэн түүний амьдралд алдаа гаргасан хэсэг болохоор баян тансаг амьдралаараа дамжуулан өнөхөр сэтгэл хангалуун байж болох гэдгийг чсэн өөртөө маш олон зүйлийг цуглуулсан явдал байсан. За тэрээр тэрэг болон цэргийг мордыг нилээдгүй их цуглуулсан байсан. Мөн үүнээс гадна тэрээр сурвалжид удамтай 700 их нэртэй байсан. За мөн харц одоо доод те 300 татвар хэмтэй байсан гэсэн юм судалгаа одоо яриа байгаа. Тэгээд түүний амьдралаас харах юм бол энэ их баян тансаг амьдрал болон мэрэгэн ухаанаа буруу зүйлд зарцуулсан хит их шийдвэргүй өөрийн гэсэн бодлого амьдрсныг харахад хэдийгээр сайхан эхлэл байсан боловч төгсгөлөө бас үнэхээр муу хийдэг хийсэн байгааг бид нар олж харж байна. Та өнөөдөр ямар нэгэн зүйлтэй байгаа бол та амжилттай яваа бол та өөрөөс дахиад эргээд нэг зогсоод харах хэрэгтэй. Би яг өнөөдөр өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаад үн цэнтэй зүйлээ би хэр их дэс дарааллуулан би мэдэж байна. Мөн чухал биш зүйлийг би хит их өөртөө цуглуулж байгаа юм биш үсттэй гэдэг асуултыг бас тавиад үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд бүхэл юм хоёр талтай байдаг. Яг эндээс харахад мэрэгэн ухаан бол сайн байж болох гэсэн нөгөө талаар бас муу байх гэсэн боломжтой. Мэрэгэн ухаантай байлаа гэд энэ бүх зүйл амьдралын одоо амьдралын мэрэгэн одоо ухааныг төлөөлж чадахгүй, баталгааг асууж чадахгүй байх нэ. За тэгээд бид нар маш олон зүйлийг ойлгодог, сурдаг. Гэхдээ хэрэгжүүлэхгүй байх нь эргээд биднийг хамгийн муу төгсгөлийг хийхэд хүргэдэг байгаа. За энэ бүхнийг өргөжлүүлэн ярихаас өмнө та бүхнээсээ нэгэн таавар таалгая. 10 милхий цөөрмийн ирэг дээр сууж байжээ. Дөрөн цөөрөм рүү өсрөх шийдвэр гаргажээ. Цөөрмийн ирэг дээр хідэн сууж үлдсэн бэ. За тэгээд та хэрвээ энэ асуулт тааврыг таасан байгаа л хэрэг мэддэг бол бас бидэнд хариу болгон үлдээгээрэй. За бид маш олон зүйлийг ойлгодог, сонсдог. Тэгээд сонсон зүйлээ ойлгодог, мөн сандаг, бодож явдаг. Бас мөн түн дээр шийдвэр гаргадаг байгаа. Гэхдээ мөн бас түүнийг хийхээр завддаг. Гэхдээ яг үнэндээ хийж бүрэн гүйцэтгэж өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлж гэн бол маш цөөхөн гэж. За түрүүний тааврын ерөнхийдөө хариуг та бүхэн бол мэдчих шиг боллоо. За инглээр хэдийгээр дөрөв нь цөөрөм рүү өсрий гэж бодсон боловч хараахан өсөрч амжаагүй. Инглээр цөөрөм дээр болохоор 10 милхий байсаар байгаа юм байна. За тэгээд дараагийн хүн болохоор Давид гэдэг хаан байгаа. Гадаад ном орчуулгын ном байгаа учраас үнэхээр бид нар гадаад хүний талаар ярьж байна. Гадаад эртний хаадуудын талаар тэдний амжилт болон бүтлгүүтэл мөн одоо төгсгөлөө сайн хийсэн үү, муу хийсэн үү энэ тал дээр бүгдээр ярьж байна. Тэгэд үнэхээр бидний өвгдөөс болсон хаадуудын мэрэгэн ухаан тэдний төгсгөлийн талаар ярих юм бол нэлээдгүй олон сонирхолтой зүйлийг бид нэр яриаг өрнөдөх боломжтой байгаа гэдгийг бас өнөөдөр энэ номоо танилцуулангаас олон зүйлийг бодож байна. За тэгээд Давидын хувьд болохоор зөөлөн ба хатуу хоёрыг зөв газарт нь тохируулдаг байсан гэж. За хүн болгон алдаа гаргадаг. Тэгээд түүний хувьд болохоор амжилт бүтээл нь ариун их байсан хэдий ч гэсэн алдаа бас цөөнгүй байсан. За тэгээд амьдрал биднийг альва зөрчлөөр алмааруулдаг. Гэтэ
ачиг төмрийг зэврүүлдэг бол хөвдийг ургуулдаг. Бүрсэл хоёр талтай. Хэрвээ салхи лаг, асаасан лаг бөхөөдөг бол ойн төмрийг бас хөгжөөдөг. За энэ мэтчлэн ярьж болох юм. Тэгэхээр бидэнд байгаа сайн зүйл маань бидэнд өгөгдсөн ямар нэгэн нөхцөл байдал маань биднэрт сайнаар нөлөөлж болох юм. Альсвал бидний бодож байгаагаас мууч байж болох юм. Гэхдээ энэ бүхнийг хэрхэн яаж хүлээж авч тэрийгэ амьдралдаа хэрхэн яаж зөв шийдэл гаргаж төгсгөлийн хааш нь эргэлэх гэдэг нь таны гарт байгаа. Тэгэхээр та өнөөдөр бас энэ нэвтрүүлгээ бодонгоо би альва нөхцөл байдалд бүхэл шалтгаыг шалтгаан болгон тавьж байна. Альсвал би надад өгөгдсөн энэ бүхэл нөхцөл байдлыг би сайн төгсгөл болгоё гэж шийдэж байна уу гэдгийг тавраас асуугаарай. За тэгээд бүгдөө хамтдаа харилцааны хувьд ч гэсэн мөн адил байгаа тийм. Бид нар хин нэгэнтэй харьцдаг. Харьцаад энэ харилцаагаа сайнаар дуусгах уу, эсвэл муугаар дуусгах уу? Бид нар ямар нэгэн харилцаанд хүмүүстэй харилцаанд орж ирж байгаад тэр хүнтэй тэр харилцаа дуусах үед нэг бол маш дотн сайн найзууд болсон байдаг. Үгүй бол дайсан болсон байдаг. Дунд нь үлдэхээс илүү энэ хоёр туйлын аль нэгэн дээр нь зогссон байдаг ахнаа. Тэгэхээр харилцаагаа ч гэсэн бид нар амжилттай дуусгахын тулд өөрийн гэсэн бодолтой үнэнчээр зөв зохистойгоор өөрийгөө бас илэрхийлж тухайн хүнийг гэсэн мөн сайн танихын тулд бас хичээх ёстой байгаа. За тэгээд муу төгсгөл гэдгийг бүгдээрээ хамтдаа томьёолуулан авч үзье. Муу төлөвлөгөөн дээр нэмэхийн дэвчээргүй зан тэнцүү муу төгсгөл гэсэн ийм томьёо гаргалгааг бид нэр гаргаж болж байна. За муу төлөвлөгөө. За хүн болгон сайн төлөвлөгөө гаргахыг хүсдэг. Гэхдээ муу төлөвлөгөө гэж байдаг. За муу төлөвлөгөө нь болохоор ерөнхийдөө богино хугацаанд алсыг хараагүй өнөөдрийг харсан бодол санаан дээр тулгуурлан гаргасан тэр төлөвлөгөөнүүд бол муу төлөвлөгөөнд ордог. За үүн дээр төвчээргүй зан чанар түрүүн хэлсэн байгаа тий. Зүрхний бардамтлаас илүү төвчээртэй байдал үнэхээр илүү чухал юм а гэж. Тэгэхээр төвчээртэй зан чанар бол бидний амьдралын маш олон зүйл дээр амжилтыйгөө эсвэл бүтлгүүтлээгөө гэдгийг шийддэг байгаа. За тэгээд насанд хүрээгүй хүүхдүүд гэрээсээ явахдаа эцэг эхтэйгээ харилцаагаа муугаар төгсгдөг нь олонгүй байдаг гинэ. За тэгэхээр бид нар ямар нэгэн үе шатаас нөгөө үе шат руу явахдаа бид нар өөрсдийгөө зөвөр цэгцлэх, ойлгуулах, тухайн харилцаагаа бүрэн дүрэн авч явах тийм хэрэгцээ байдаг. Тэгэхээр ялангуяа гэрээсээ одоо гадаад сурж болох юм эсвэл хүнтэй гэрлээд өрх гэрээ тусгаарлаж байгаа бол эцэг эхтэйгээ харилцаа болон ойр дорныхаа найз нөхдөдтэй харилцаагаа маш зөвөр сайхан авч явах хэрэгтэй гэдгийг бид нараас өнөөдөр эндээс сурч болж байна. Дөрөв хэлсэнчлэн цөөхөн удирдагч сайнаар төгсгдөг. За энэ төгсгөл яагаад чухал юм бэ? Үйл явц маш чухал, эхлэл бас чухал. Гэхдээ төгсгөл бол үнэхээр чухал гэдгийг та бид бүхэн үнэхээр хүлээмжшүүлдэг байгаа. За тэгээд тэмцээний төгсгөл бидний амьдрал бол тэр чигтээ тэмцээн тийм үү? Уралдаанч гэж ярьж болно. Гэхдээ энэ төгсгөл бол яг одоо эхэлдэг. Аль хэдийн эхлээд би ялагдсан юм шиг боловч бидний амьдрал үргэлжилж байгаа бол өнөөдөр яг одоо эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр сайнаар төгсгөх талаар хоёр чухал санааг танд хэлж өгье. Нэгдүгээр гэх юм бол эцэстээ хэрхэн төгсгөх нь бидний одоо юу хийж байгаагаас хамаардаг. Та өнөөдөр яг одоо ямар зүйлийг хийж байна, ямар бодол санаатай, ямар алсын хараатай, ямар зорилготойгоор та юу хийж байгаа гэдг нь маш чухал ахна. За тэгээд бид нэр ихэнхдээ болохоор сайнаар төгсөхийн тулд эцэс хүртэл нь хүлээгээл байдаг. Хүлээх гэдэг бол сайн төгсгөлийг бол олж авахын шинж бол биш байгаа тийм нэр биш байгаа. Сайн төгсөхийг яг одоо л эхлэх хэрэгтэй. Бид нар ямар нэгэн өсөл мөрөөдөлтэй байгаа бол тэр эхлэлийг яг одоо тавьж байгаа. Эхлүүлэх ёстой. За хоёрдугаар гэх юм бол амьдралаа бүхлээр нь сайн өндөрлөхийн тулд амьдралын хэсэг нэг бүрийг сайн төгсгөх хэрэгтэй. За хэрвээ хүүхэд цэцэрлэгт явдаг бол цэцэрлэгээ маш амжилттай сайн төгсгөх хэрэгтэй. Цэцэрлэгт явж байгаа хугацаанд цэцэрлэгтээ сурах ёстой бүхэл зүйлээ сурж авч
Энийхэн үндсэн дээрээ дараад нь бага сургуульд орсон үедээ бас амжилттай сайн сурах гараа нь болдог байгаа. За бага сургуулийн амжилттай сайн төгсөж чадах юм бол дараагийн дунд сургууль энэ мэтчлэн бидний амьдралынхаа хэсэг нэг бүрийг амжилттайгаар дуусгах нь бидний амьдралыг бүхэлд нь амжилттай байлгахын бас нэг том санаа байгаа шүү. Бид нэр аливаа зүйлийг нэг удаад болохоор нэг хэсгийг хийдэг. Гэхдээ энэ хэсэг дээрээ бид нар маш анхааралтай үр дүнтэй ач холбогдол өгч харьцах хэрэгтэй байгаа. Нэг шатаар бид нэр хэрвээ гадаад хэл сурах байгаа бол нэг шатаар нахилдаг шүү дээ. Тэгэхээр эхнийхэн шатыг сайн тавьсан тохиолдолд дараагийн шат руугаа бид нэр амжилттай сайн гараа болон барайг дуусгадаг байгаа. За тэгээ яг л энэ нь шатар тоглохтой адилхан гэж бас зөвлөж хэлж болж байна. За шатрын нүүдэл нэг бүр нь тэмцээний төгсгөлд маш их чухлаар нөлөөлдөг байгаа. За тэгэхээр бид нэр яг өнөөдөр гэгдчихэл байгаа бол бидний 24 цагийнхаа 6 цаг амралтын ундах хэвээр тэр нойроо авах хэвээр 6 цаг ажилласан үр дүнтэй биеэ сайхан амраах, тархитлагаа сайхан амраах. За гадуур яваад хүмүүстэй уулзаж байгаа л яг уулзаж байгаа тэр хүмүүстэйгээ дотн сайн харилцаатай байх. Хичээлээ хийж байгаа л хичээлээ хийх тэр хичээлийн цаг дээр үр дүнтэй сайн хичээллэх. Энэ мэтчлэн бид нэг удаад нэг хэсэг үе шатыг маш чухалчлан авч явах юм бол бидний амьдрал эргээд бүхэлдээ амжилттай сайн төгсгөлийг төгсгөж чадах нь байна. Гэхдээ гайхалтай нь ангид 30 сурагч байлаа гэж бодоход 10 нь сайн төгсгөлийг хийдэг. Харин 20 нь бол төгсгөлийг хараахан сайн хийж чаддаггүй гэдэг судалгаа байдаг. Тэгэхээр Монголд сурж байх үед чсэн солонгос багш нар ерөнхийдөө тийм дүн тавьдаг байсан. Энд 25 оюутан байлаа гэхэд явах хүүхэд бол 5 дотор байна. Эсвэл 3 байх л хангалттай. Үлдсэн нь яг үндэ гэсэн дүгнэлтэнд хүрдэггүй юм аа. Тэгээд үлдсэн 10 хүүхэд нь B, үлдсэн дахиад 7 нь C ч гэдэг юм уу. Энэ мэтчлэн ерөнхийдөө олон хүн байх юм бол яг тэрийг яг пропорцлоод ерөнхийдөө сайн төгсгөлийг хийдэг нь цөөхөн гэсэн юм судалгаа байдаг учраас багш нар хүртэл яг энэ зүйл дээр яг энэ зарчмын дагуу дүнгээ тавихыг илүү төсдөг байгаа. За тэгээд 2 дугаар бүлэг маань болохоор сайн төгсгөх гэж юу вэ? Би юунд харамсахгүй байна? Би юунд ч харамсахгүй байна гэдэг энэ үгийг бид нар хизээ хэлдэг вэ? Та хамгийн сүүлд хизээ тэгж хэлсэн бэ? Ямар нэгэн үйл явдал болоод өрнөд дуусны дараа би юунд ч харамсахгүй байна. Надад үнэхээр сэтгэл хангалуун байна. Би өөрийнхөө бүх зүйлийг даачилж чадсан. Би үнэхээр өөрийнхөө хийж чадах зүйлийг хийсэн. За амьдрал бол уралдаан гэж хэлсэн байгаа. Тэгээ энийг болохоор маш онцгой авч үзэх хэрэгтэй. Янз бүрийн шаардлагат бид нэр хинхтэй хүлэгдэж амьдардаг байгаа. Тих ёстой, ингэ ёстой, тих ёстойг энэ энэ мэрэгчлээ би сайн болохын тулд би ингэх ёстой, ийм номнууд унших ёстой. Гэтэ мэдээж зөв. Гэтэ бид нэр ямар нэгэн сайн төгсгөлийг хийх юм бол ардаасаа ташуурдуулсан өөрөө хүсээгүй байхад яарсан зүйлд хизээж юм эргэлтэнд орж болохгүй. Тэгэх юм бол эргээд таныг сайн төгсгөл хийж чадахгүй болтол цуцаадаг байгаа. Тэгэхээр төр зүрийн санаа зовлт, тухайн үеийн хүмүүсийн яриа, сөрөг бодол санаа хин нэгэн хүн заавал хэлж л байгаа. Таны хүсэл мөрөөдлөө ярих үед энэ чамд зохихгүй юм шүү. Энэ чиний хүсэл мөрөөдөл байх зохисгүй юм биш үү? Чи харин өөртөө тохирсон зүйлийг олоосаа гэж хэлдэг байж болно. Гэхдээ хүмүүсийн ярих тэр ярианд автахаасаа илүү та өөрийгөө юунд илүү сайн дуртай, юунд илүү өөрийгөө үнэхээр дайчилж чадхаа та өөрөө мэдж байгаа. Тийм учраас хин нэгнээс илүүтэйгээр та өөрөөсөө өөрийгөө асуух нь маш чухал юм шүү. За тэгээд та амжилтанд хүрэх гэж явж байгаа. Бид бүгдөө л амжилтын төлөө явж байгаа. Яагаад гэвэл энэ амжилт гэдэг бол хүн болгонд өгөгдсөн. Хүн болгон амжилтанд хүрэх эрхтэй байгаа. Тийм учраас хийж байгаа зүйлдээ цэвэр мэс чанараар хандах нь хамгийн төгсгөлийг хийх, сайн төгсгөлийг хийх нууц наа. За тэгээд энэ номны 22 дугаар хуудсан дээр нэг сайхан жишээ байгаа.
би та бүхэнд уншаад өгье. Дэлхийн 2 дугаар дайны үед дайны хоригдол байсан нэгэн еврей нацистийн бөөнөр хорих лагерт өнгөрүүлсэн он жилүүдийн хаан тухай номыг 1946 онд хэвлүүлжээ. Түүний номд Виктор Франкл хорих лагерт байсан цаг үеийг нь золгуутлаас золгуутлалт гэж дүрсэлжээ. Тэрээр өнөөдөр хоол олж чадах болов, ажил дээр даамал маань хэрцгий хүн байх болов, гутлаа үдэх үдээс олж чадах болов гэх мэтэр үргэлжид санаа зовдөг байсан байна. Энэ байдал удаан үргэлжлэв. Харин нэг өдөр тэр энэ бүхнийг болий гүйцлээ гэж бодсон байна. Мөн шийдвэр гаргасан. Тэр өөрийгөө тод гэрэлтэй танхимд гоёмсог туршлагатай сандалд духалсан 100 хүний өмнө зогсож байгаагаар үзэжээ. Төсөөлөн бодсон байгаа. Тэр гоёмсог хослол өмссөн бөгөөд Гитлерийн хэрцгийлэл дор дайны үеийн амьдрал ямар байсан нь лекц уншиж байгаагаар төсөөлөн бодсон. Тэгээд би өдөр бүр цаг мөч бүр намайг зөвхөн тэр хэрэггүй зүйлсийн тухай өөрийн эрэхгүй боддог болгосон тэр мөчийг жигшдэг байлаа. Энэ нь эргээд түүнийг яг л тухайн үед төсөөлөн бодож байсан тэр төсөөллөө биелэлээ олсон цагт яг ийхүү ярьсан. Тэгээ эндрийн урд гараад үнэхээр төсөөлөн бодож байсанчлан 100 хүний өмнө гараад яг ийхүү ярьсан байгаа. Үргэлжлүүлэн би бодол санаагаа өөр юм төлрүүлсэн. Гэтэл гинэтхэн би өөрийгөө гэрэл цацарсан халуун дулаан гоёмсог хурлын танхимын эндэр дээр зогсож байхыг харсан. Миний урд зөөлөн сандал тухалсан над руу анхаарлаа хандуулсан хүмүүс сууж байлаа. Би тэдэнд бөөнөр хорих лагерийн сэтгэл зүйн талаар лекц уншиж байсан юм а. Намайг зоож байсан бүхэн яг тэрхэн мөчөд бодит зүйл болж танин мэдхүйн талаас харж тайлбарлагдаж байв. Энэ аргаар би нөхцөл байдал тухайн цаг хугацааны зовлонгоо анзаарахыг болж тэдгээрийг аль хэдийнэ өнгөрсөн явдал мэт харж байлаа. Тэгэхээр түүний хувьд бол яг одоо зовлон амсаж байгаа, одоо түүний нөхцөл байдал үнэхээр хүнд байсан хэдий ч гэсэн энэ бүх зүйлийг би энэ дээрээс ярьж байна хэмээн бодоод аль хэдийн энэ нөхцөл одоогийн амьдралаа өнгөрсөн цаг хугацаараа шилжүүлэн харин ирээдүйн амьдралаа өнөөдрийн яг энэ цаг мөчийн амьдрал болгон төсөөлсөн байна. Тэгэхээр хүн болгон төсөөлөн боддог, хүн болгон мөрөөддөг. Мөрөөдөл төсөөлөл гэдэг бол үнэхээр хийсвэр мөртлөө бидний амьдралд хамгийн бодтойгоор илрэн гардаг байгаа. Та өнөөдөр өөрийгөө хэн гэж төсөөлж байна. Тэгж тэр бодолд нь таныг хэзээ нэгэн цагт яг тэр хүнээр бий болгодог байгаа. За тэгэхээр амьдралынхаа үе болгонд бид нэр үнэхээр төсөөлөлтөд автаж бид нэр мөрөөдсөөр байх хэрэгтэй. За 10 настай хүүхдийн мөрөөдөл маш том байдаг. 20 настай хүний мөрөөдөл ч гэсэн багагүй байдаг. Харин 30, 40 бидний нас явахын хэрээр бид нэр мөрөөдгөө байдаг байгаа, төсөөлөхөө байдаг байгаа. Харин ингэлгүйгээр харин ч бид нэр улам бүр бодтойгоор мөрөөдсөөр байх хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр бид нэр сайн төгсгөлийг хийж чадна. Төгсгөл гэдэг маань үнэхээр биднээс төвчээрийг шаарддаг гэж хэлсэн байгаа. Тэгээ өнөөдрийн үнэхээр энэ номыг тайлбарлах үедээ чухал гэсэн үгийг маш олон удаа давтамжтайгаар ашиглах болно. Учир нь төсөөлөл, төгсгөл гэдэг эдгээр зүйлүүд маань үнэхээр хүнээс төвчээрийг шаарддаг байгаа. Чухал зүйл нь яг үнэндээ бодит байдаггүй, харин хийсвэрээр оршин байдаг байгаа. За тэгээд дараагийн хэсэгтээ бүгдээр орцгоё. Амьдралыг тэмдэглэхвэ. За ажлын сайн төгсгөлийг тодорхойлохдоо 3 бүрэлдэхүүн хэсгийг авч үздэг байгаа. Нэгдүгээрт нь болохоор тухайн хүний мөрөөдөл буюу дуудлага, алсын хараа, хэр үнэн читгэмжтэй байгааг одоо санах хэрэгтэй. За мөрөөдөл гэж хэлсэн байгаа тийм. Үнэхээр богино хэмжээнийх биш. Харин яг амьдралынхаа төгсгөл хүртэл би гэдэг хүн маань, одоо Ганжва гэдэг хүн маань энэ дэлхийгээс явах үед миний нэр яг ямар хүмүүст нөлөөсөн байх ёстой. Би хинт өөрийгөө таниулахыг би зорьсон бэ? Би ямар зүйлийг энэ дэлхий дээр хийж үлдээх вэ? Миний мөр хаана гарах ёстой вэ гэдгийг өнөөдөр бид нар боддог байгаа, мөрөөддөг байгаа. За тэгээд үүндээ мөрөөдөлтөг үнэнч байх. Үнэнч байна гэдэг бол ямар ч үед цастайч бай, бураатайч бай, шуурхтайч бай тэр зүйлтэй үнэнчээр зогсохыг хэлдэг байгаа.
үнэнч итгэмжтэй байх зан чанар бол биднийг үнэхээр сайн төгсгөлд бэлтгэдэг байгаа. За яаж аж төрж байгаадаа төвлөрөх биш. Өнөөдөр би мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу, альсэл машинтай байна уу, машингүй байна уу, альсэл би хангалттай хэмжээний цалин би авч чадаж байна уу, альсэл би маш их олон зүйлийг мэдэж байна уу гэхээсээ илүү би хаашаа би яг ямар төрлийн би гараанд ямар уралдаанд орж байгаагаа бүрэн мэдсэн байх. Эргээд тэр уралдаандаа тасралтгүйгээр оролцож байгаа хэсэгт нь маш чухал байгаа. Мөн авсан өөрийг даалгавраа гүйцэхээр хэрхэн яаж амьдарч байна вэ гэдг нь маш чухал бөгөөд бидний төвлөрөх ёстой хэсэг байгаа. Сайхан амьдрал, аж аргалтай амьдралыг бид нэр бүгдээр хүсдэг байгаа. Аж аргалтай амьдралыг бид нэр өнөөдөр материалын байдлаас үзэж болох юм. Гэхдээ аж аргалтай гэдэг тэр хэмжүүрийг та өөртөө хэрхэн яаж тавьж байгаагаас шалтгаалаад тэр аж аргалынхаа савыг та өөрөө юугаар дүрхэх вэ гэдгээ сонгоно. Тэгэхээр бид нар яг өөрийнхөө хэрхэн яаж амьдрах ёстойг бид нар өөртөө тодорхойлох хэрэгтэй байна. Та өнөөдөр бодоод үзээрэй. Би үнэхээр энэ ганц олдох энэ амьдралаа би ямар үн цэнтэйгээр, ямар амьдралын үзэлтэйгээр өнгөрүүлэх вэ? Таны үзэл үн цэн чинь үнэхээр тогтсон байна уу? Хэрвээ тогтоогүй бол та энэ үн цэнийг олж авахын тулд өөрөө хайх хэрэгтэй, аялалд явах хэрэгтэй гэсэн. За хоёрдугаарт нь болохоор түрүүн ярьсан цэвэр мэс чанартай байх. Энэ цэвэр мэс чанартай байх гэдэг маань эргээд өөртөө үнэнч байхыг хэлж байгаа юм. Өөртөө үнэнч байна гэдэг бол үнэхээр амаргүй. Бид нар хэн нэгэн хүнд ямар нэгэн байдлаар өөрийгөө ойлгуулж болдог. Гэхдээ өөрийгөө хуурах бол хамгийн хэцүү. Энэ бол боломжгүй байдаг. Тийм учраас та цаг тутамдаа өөрийнхөө хийж байгаа ажил үйлстэй үнэхээр цэвэр мэс чанараар би хандаж байна уу гэдгээ асууж, лавлаж, шалгаж авах хэрэгтэй. Ер нь бол өдрийг бид нар аливаа зорилгоор эхэлдэг байгаа. Би өнөөдөр ийм ажлуудыг хийнэ гэж төлөвлөдөг. Харин унтах үедээ бид нар амьдралаа дахиад эргээд нэг шалгадаг байгаа. Тэр үедээ би үнэхээр өөртөө цэвэр мэс чанартай хандаж чадсан билүү? Би өөрийнхөө үнцэн, өөрийнхөө үзэлтэй би өнөөдөр үнэнч байсан уу гэдгээ та өнөөдөр унтахаас өмнө бас нэг бодоод үзээрэй. За тэгээд ер нь бол бид нэр мөрөөдөлтөө бас өөрийнхөө цэвэр мэс чанартай итгэмжтэй байхад саадууд их тохиолддог л доо. Яг тэр хүн болгоны үзэл бодол өөр учраас өнөөдөр таны урд яваа хин нэгэн магадгүй ах чин, эгч чин, альсвал аав ээж чин, альсвал таны дээд курсын ах эгч чин танд зөвлөж болох юм. Чиний яваад байгаа энэ мөрөөдөл гэдэг байгаа зүйл чин миний харахаар энэ цаг үедээ ингэж зэрэгцүүлж харахаар арай биш үнэ. Энийг нь сонгуул илүү дээр биш үү гэсэн биднэрт уурих буюу өөр ямар нэгэн ятгалгууд ирдэг байгаа. Тэр үед та тэр болгоныг өөрийгөө ойлгуулах гэж тэмцэлтэй хэрэггүй, харин цаг хугацаа таныг хэн болгыг эргээд харуулдаг байгаа. За тэгээ эцэст нь болохоор хүмүүс рүү чиглэсэн буюу тэдэнд үн цэнийг өгч амьдралд нь өөрчлөлтийг бий болгох зэргээр харилцах нь сайн төгсгөлийн чухал хэрэг юм аа гэж. Та хин нэгэнтэй харьцаж байгаа, хин нэгэнтэй уулзж байгаа. Тэгэх юм бол тэдгээр хүмүүсийн амьдралыг үн цэнийг нь илүү сайжруулах, илүү өөрчлөгдөх тийм харилцааг та үргэлж өгч байгаарай. Тэгэх юм бол эргээд таны амьдрал сайнаар төгснө, таны харилцаа үргэлж сайн байх болно. За тэгээд бүгдээрээ дахиад энэ намтар буюу удирдлагын арга барил руугаа явцгаая. За намтар судлал бол үнэхээр чухал гэдгийг түрүүн бас дурдсан байгаа тийм. Удирдлагын ухаанд үнэхээр өндөр ач холбогдолтой байдаг. Хүн болгон амьдрахад ямар нэгэн ажил төрөл хийхэд биднэрт удирдлагын ухаан зайлшгүй хэрэгтэй байдаг. За тэгээд дараагийн гол дүр бол Саул гэдэг хаан байгаа. За тэрээр үнэхээр бас сайн эхлэлийг бол тавьсан байгаа. Тэрээр түнд даваа талууд байсан л да. Яг л тэр маш сайхан дүр төрхтэй өндөр тэгээд тухайн үед амьдарч байсан бүхэл залуучуудаасаа үнэхээр бусдын нүдийг харцыг булаа.
бас үнэхээр ухаалаг, сайн хүмүүсийн одоо тааллыг болсон хам байсан. Гэхдээ түүний төгсгөд бол төдийлөн сайн байж чадаагүй. Тэрээр сайн төгсгөлийг хийж болох байсан боловч тэрээр хэрцгий хатуу зүр сэтгэлийг тээснээрээ төгсөөлөө муугар төгсгсөн байна. За артерийн судас хатуурх нь одоо хүний биед аюултай байдаг тийм үү? За цус нь сайн эргэлдэхгүй байснаар бид нар аюулд орж бүглэрх юм бол цус харгалтанд өртдөг. Зүрхний хатуурал бид нар зүр сэтгэлээ хатууруулах нь яг үнэндээ бид нар өөр өөрсдийнхээ амжилт бүтээлийг эргээд тэр чигт нь нойлолж байгаа хэрэг юм аа. Тийм учраас энэ Саул гэдэг хаантай адилхан бид нар амжилттай эхэллээ. Харин зүр сэтгэлээ хатуурласнаар нойлолж амжилтгүй төгсөөлийг хийж болохгүй гэдгийг бас дахин энэ хүний намтраар дамжуулан бас дуулахыг хүсэж байна. За тэгээд түүний дараагаар болохоор Давид хааны талаар ярив. За Давид хаан түрүүн ярьсан байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол та бүхэн мэдэж байгаа тий. Зөөлөн хатуу гэдгийг хослуулах хэрэгтэй. Бид нар хаана ямар зан чанартайгаар, ямар байдалтайгаар амьдрах ёстойгоо илүү их мэдэх ёстой. Тэгэхээр сайн төгсгөлийг хийхийн тулд та өөртөө үнэхээр хатуу байх хэрэгтэй. Тэгээ харин бусдад болохоор илүү зөөлөн байх хэрэгтэй. Бид нар хөвчлэн бусдад хатуурхдаг, харин өөртөө илүү зөөлхөн байдаг. Тэгэхээр ингэлгүйгээр өөртөө хатуу байж бусдад үнэхээр илэрсэг, илүү зөөлөн байхыг хүсэж байна. Тэгээд зөв явбал зөөлөн замбуу гэдэг штэ. Бид нар өөртөө үнэхээр хэмжүүртэй, өөртөө үнэхээр дэг журамтай байгаад чадах юм бол бүхий л амьдрал маань үнэхээр зөөлхөн байж бид нар сайн төслийг бас хийх боломжтой юм аа. За тэгээд номынхаа 158 дугаар хэсэг дээр очиж байна. Тэгээд номоо дахиад ерөнхийдөө эхлэхэд энэ төр номд зарагдаж байгаа. Тэгээд 2017 оны анхны хэвлэл гэж танилцуулсан байгаа. Тэгэхээр дахиад нэг тийм ном маань энэ дээр гарсан байгаа. За амжилтын бүлгийг төгсөхий гэсэн энэ хэсгийг та бүхэнд бас дамжуулъя. Уулчид дунд Эд Вистер шиг хүн бол маш цөөхөн байдаг. Тэрээр Эверест уулын 14 ориглыг цөмиг нийцэлсэн гавьяатай нэгэн. Тэрээр энэ ориглуудыг хүчил төрөгч энэ аппаратгүйгээр гарснараа бусдаас ялгаатай. За тэгэхээр ялгарх зүйл бол байна. Гэхдээ тэр хөнгөн хумгаа Аз туршсан туршигч ердөө байгаагүй маа. 1987 онд оргилд хүрэхээс ердөө 100 орчим метрийн зайнаас буцаж байжээ. Оргилд хүрэх үнэхээр боломжтой байсан 100 метрийн өмнөхөн. Гэхдээ тэрээр буцсан байгаа. Түүний авралтын олсон дуусаж мөн харанхуй болох төхөөд исэн. Тэрээр оргилд гарах эсгэд сонголт бий. Харин оргилоос буухан зайлшгүй. Олон хүн оргилд гарахыг урьдчил болгоод буулд хийх тухайга мартдаг. Тиймэрхүү оргилыг өвчнөн олон амжилтгүй авиралт болон буултын шалтгаан болдог байна. Вистер сүүлд болсон уулын авиралтын ослын гашуун түүхийн тухай битүүгээр хэлжээ. 1996 оны 5 дугаар сарын 18-нд уулчин Эверест рүү авиралт хийсэн бөгөөд тэдний дунд туршлагатай уулчид бас байсан байна. Тэднийг авиралт хийж байхад цаг агаар хүүтэрч хэцүү бэрхшээлүүдийг даван тулсан. Тэд оргилд хүрсэн. Амжилтандаа баярлаж хүрсэн тэд доош үндсэн огт руугаа уруудав. Буцах замдаа тэд хүчтэй шурганд өртөж ээлж дараалан амьд тавьцгаажээ. Тэгээ эндээс хэлэх гээд байгаа санаа маань болохоор бид нар амжилтанд хүрдэг. Гэхдээ уулын оргилд гарчаад эргээд буух нь бол бид нар зайлшгүй шүү дээ. Тэгэхээр амжилтанд хүрдэг, эхлэлээ сайн тавьдаг, үйл явцаачсан сайн өрнүүлж чаддаг байгаа. Гэхдээ бид нар төгсөөлөө хэр хийх нь вэ? Хийх нь жохлыг өнөөдөр ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр амжилттай байж чаддаг, дээшээ өгсдөг, оргилд нь хүрдэг, бид нар баярлдаг, үнэхээр аз жаргалыг мэдэрдэг, амжилтанд хүрдэг. Гэхдээ доошо буух үедээ бид нар амжилтаа тогтоох, тэрийгэ барих, яг энэ амжилттайгаараа дуусгах нь маш том даалгавар юм а гэсэн санааг эндээс өгч байна.
За тэгээд та бүхэн маань комент хэсэг дээрээ өөртөөхөө сэтгэлдлийг бас үлдээж өгөөрэй. Сайн төгсгөл өдөр болгон бид нар яг үнэндээ төгсгөлийг хийж л байгаа. Учир нь гэвэл бид нар нэг өдрийг төгсөж байгаа шүү дээ. Эхлүүлдэг бас төгсгдөг. За тэгээд үнэхээр Desperate Mongolian гайхамшигт ном нэвтрүүлэг танд таалагдж байх юм бол лайк дараарай. Мөн бас нэвтрүүлгийн урьд та шеэр хийж өгөөрэй. За зөв явбал зөөлөн замбалаа гэж. За орой минь төрсөн байна. Jonathan Галданлаг. За тэгээд танд өнөөдөр сайн төгсгөл номох өргөжлүүлэн хүргэж байна. За нэвтрүүлэг дуусахад нэг 7-8 минут үлдсэн байна. За энэ номныхаа төгсгөл хэсгийг дахиад бүгдөө хамтдаа очиод хилцүүлэг хэсэг байгаа л да. Энэ хилцүүлэг хэсгийг бүлгэрээ юм уу те баг хамт олноороо бөөнөрөө хийвэл үнэхээр бас гоё ном байна. За сайн төгсгөх гэж юу вэ? Өнөөдөр энэ нэвтрүүлгээр дамжуулаад та сайн төгсгөлийн талаар мэдээллийг олж чадваа. Тэгээд та өөрөөсөө асуугаарай. Миний хувьд яаж төгсгөх ёстой вэ? За төгсгөлөөс харах нь бидний одоогийн амьдрал яаж туслах вэ? За тэгээд орчуулгын ном учраас зарим нэг өгүүлбэрүүдийн донд үнэхээр ойлгомжгүй ч юм уу, зарим нэг тийм модон орчуулгууд байдаг л да. Ер нь ном болгон дээр л ерөн тэгж харагдаад идэв. За мөн түрүүн бид нар ярьсан байгаа те цэвэр мэс чанар яагаад чухал юм бэ? Тэгээд мэс чанартай зарим зүйл дээр таныг зовооход яадаг тухай ярилцаарай. За үнэхээр мэс чанар маань те зулгаалаа. Намайг үнэхээр би тэр зүйл дээр те одоо ухаалаг ямар нэгэн одоо хариуцлагатайгаар би бас сайн ярьж болох байсан ч гэсэн би мэс чанардаа хөтлөгдөд би бас сайн ярьж чадсангүй. Айсад би нөхөр өөрийнхөө байдлыг би мэдчихэж байгаа учраас энэ бүх зүйлээр би ихтгэлтэй чадсангүй ч гэдэг юм уу. Яг үнэндээ үнэхээр мэс чанараараа цэвэр мэс чанараараа байна гэдэг бол амархан биш. Яа гэвэл бид нар алхам тутамдаа өөртөөхөө асуулт орой байдлыг илрүүлэн мэдчихэдэг. Бид нар өөртөө ч мдээгүй байхад хин нэг үнтэй харилцаж байхад өөртөө асуулт орой байдлыг мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр тухайн мэс чанараа хадгалаад үргэлж өөртөө илэн далангуу бас бусдад ч гэсэн илэн далангуу амьдрна гэдэг бол амархан биш. Тэгээ та бүхэн бас тэ өөртөөсөө асуугаарай. Амьдралынхаа үе шат бүрийн төгсгөлд бид ардаа найз нөхдөл үлдээж ямар байна. Гэхдээ дандаа ингэж чаддаг билүү? Бид нар ямар нэгэн харилцааг эхлүүлдэг, өрнүүлдэг. Гэхдээ тэр харилцаагаа үнэхээр бид нэр сайн төсөж чаддаг билүү? Энэ тухай та бас үнээр бодоорой. Хэрэг найз болгож чадахгүй юм бол дайсан. Дайсан гэдэг нь үнэхээр бас хэцүү те. Сонсоход таатай бус байгаа боловч яг үнэндээ бид нэр хоёр сонголтын дунд л ер нь амьдардаг байгаа. За оршуулга 4-р хэсэг дээр болохоор ингэж байна. Оршуулга дээр юунд төвлөрөх хэрэгтэй? Хэрэгтэй вэ? Үхэлд гашуудах уу? Амьдралыг нь бодоод баярлах уу? Оролдож байсан оршуулгынхаа тухай хуваалцсан уу? Танд дараа нь ямар байсан бэ? За хүний үхэл амьдрал гэдэг бол айгүй амаргүй. Гэхдээ хүн энэ дэлхий дээр ирсэн нь үнэн, бас явах нь ч үнэн байгаа. Тэгэхээр бид нар хин нэг энэ дэлхийгээс үдэж гаргахтаа ч амьдралыг бүхэлд нь боддог байгаа. Ялангуяа баяр наадамд очихосаа илүү оршуулгад очиосаа хин нэг үдэх тэр газар байгаасаа гэж үнэхээр настангууд маань зөвлөдөг байгаа. Тэг үнэхээр амьдралын талаар хүн боддог байгаа. Өөрийнхөө амьдралыг чсэн би үнэхээр хэр утга учиртай амьдарч байгаа билээ гэдгийг үнэхээр бодох тийм сайхан цаг болгож болдог байгаа. Тэг дөрөв бас хэлсэн байгаа штэ. Хин нэгний оршуулгад очих юм бол би гашуудаад байх уу? Эсвэл би тэндээс өөр өөргөө дүгнэж авах уу? Эсвэл түүний амьдралыг би хэрхэн яаж бодох хэвээр вэ? За тэгээд Даллас Виллиардын дүгснэр сайнаар дуусгах нь эрэх ертөнц рүү алгуурах нар шилжих өгүүлдэл
гинэ. Сайнаар дуусгах гэдгийг өөрийнхөө үгээр тодорхойлж хэлнэ үү гэж. За та сайнаар дуусгах гэдгийг тодорхойлоорой. Даллас Виллард гэдэг хүн сая хэлсэн байна те. Ирэх ертөнц рүүгээ алгуурхнаар шилжих үйлдэл хийх юм а гэж. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр амьдарч байхдаа дараагийн ертөнцид рүүгээ өөртөө бэлддэг байгаа. Бид нар хүүхэд байдаг, өсөж том болдог, ухааждаг, дахиад алддаг, алдаанаасаа суралцдаг. Тэгээ тийм ч учраас бид нар ахмад настангуудынхаа үгнээс суралцдаг байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүс маань амьдралыг амьдарч үзээд, алдаатай, оноотой бүгдийг нь туулж үзээд биднэрт хамгийн сайн замыг зөвлөдөг байгаа. Тэгэхээр тэгээд үнэхээр настай те настангууд маань болохоор үнэхээр амьдралаар дамжуулаад өөрийгөө бас цэвэрлсэн байдаг. Тийм ч учраас бид нар бас ямар нэгэн зовлон бэрхшээлийг одоо амсаж байгаа бол туулж яваа бол энэ зүйлийн дараа би илүү сайн хин нэгэн хүн болж байгаа гэдэгт итгэх ёстой. Тэг өнөөдөр бас нэг өглөө тийм үг сонслоо л да. Ном уншдаг хүмүүс илүү өдрөөс өдөрт сайхан сэтгэлтэй болдог гэж. Яагаад вэ гэхээр олон хүний амьдралыг уншиж тэндээсээ өөрийгөө дүгндэг, өөрийгөө засдаг учраас ном уншдаг хүмүүс бол эргээд зүр сэтгэлээсээ засдаг, залруулдаг, зүр сэтгэлдээ үргэлж анхааралтай ханддаг байна. За тэгээд дараад нь болохоор бид нэр хитрхи хатуу зүр сэтгэлийн талаар ярьсан байгаа тийм үү? Хэдийгээр Саул бүх хүнээс толгой дээгүүр өндөр байсан. Тэгээ өөрийгөө хаан болох зохисгүй гэж хамгийн жижиг дорой ургаас гаралтай гэж өөрийгөө анх хаан болж байхдаа тийм даруй зүр сэтгэлээр хаан болж байсан. Гэтэ энэ хандлага цаг хугацааны аяар яаж өөрчлөгдсөн бэ? Бид үнэндээ ямар нэгэн ажилд орохдоо ч юм уу, ямар нэгэн зүйлийг хийхдээ эхлээд өөрийнхөө чадахгүй, мэдгүй байгааг бид нэр хүлээн шүрдэг байгаа. Би үнэхээр сул дараа. Гэхдээ намайг хүлээж авч байгаад баярлалаа. Би улам бүр хичээх болно гэж ийм даруй сэтгэлээр эхэлдэг бол бид нэр явцдаа би мундаг учраас өөр надаас өөр хин ч энэ зүйлийг хийж чадахгүй мэт бид аялдаг шүү дээ. Тэгэхээр Саул ханаас ч бид нэр сурах бас үнэхээр сургамжтай зүйл байна. За тэгээд түрүүн бид нэр бас өгүүлэгтээ Соломон ханаас ч сурсан байгаа тий. Тойлбаргүй зөөлөн хитрхи зөөлөн амьдралаар амьдарсан хит их тойлбаргүй олон зүйлд толгоо нэргсэн юун чухал болохоо гэсэн мэтгэ байсан байгаа. За тэгээд шин сорилттай тулгархтаа өөрийгөө хангалтгүй гэж бодож байсан хувийн дуршлагаа хуваалцсан уу? Тэг та ямар нэгэн зүйлийг шинээр одоо хийхдээ те би одоо хангалтгүй, надад одоо туршлага гэж байхгүй, мэдлэг гэж байхгүй, би олон зүйлийг мэдэхгүй байна. Та эцэст нь тэр сорилттай хэрхэн нүр тулсан бэ? Энэ бүх зүйлийг хийж дуусаад ямар нэгэн гавьяа сэтгэлийг те гаргаж ирсний дараа, байр суурьнд хүрснийхэн дараа та хэр хандлагатай амьдарч байгаагаа бас нэг бодоод үзээрэй. За тэгээд бид нэр өнөөдөр сайн төгсгөл гэсэн энэ номороо дамжуулаад бид нэр бас өөртөө зэрэг олж харлаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсэж байна. Тэгээд сайн төгсгөлийн төлөө бид нэр өдөр болгон сайн эхлэлийг эхлүүлцгээе. Тэгээд бид нар мөч чанартай байцгаая, хүсэл мөрөөдөлтөд үнэнч байцгаая. Тэгээд хамгийн гол нь төгсгөл байдаг учраас даруй байцгаая гэж сайхан уриалгахыг хүсэж байна. Тэгээд өнөөдөр вебсайт хуудасаа болон Facebook хуудасаас та бүхэндээ танилцуулах хүсэж байна. За вебсайт хуудас маань болохоор www.cmd1 дундуур зураас radio.com байгаа. Facebook маань болохоор Mongolian Diaspora. Facebook хуудас маань болохоор Mongolian Diaspora интернет British-ийн байгаа. Имэйл болохоор md1radio@news.com. За YouTube хаяг болохоор md1 заавал радио гэсэн эдгээр хаягуудтай байгаа шүү. За тэгээд хамгийн түрүүнд эхлэлж хэлсэн үгээрээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая. Сэтгэлийн төвчээр нь зүрхний бардамлаас ирэх юм аа. Тэгэхээр төвчээртэй байцгаая, сайн төгсгөлийн төлөө өнөөдөрчсөн бүгдээр хамтдаа урагшлыг төвчээрийг гаргацгаая. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан танд баярлалаа. Эрт талаанд уулзцгаая. Баяр таа.